За сайн байцгаана уу? Намайг Дашны өвгтэй Дулам ханд гэдэг. Би 1972 онд анагаах оны дээд сургууль төгсөөд эрүүл мэндийн яамны хуваараар Хинтээ аймгийн Бэрхийн уурхайд 9 жил дотрын эмч хийж агаад 1981 онд Эрдэнэт хотод шилжиж ирж Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт ажилласан. 81 оноос 2006 он хүртэл 25 жил ажилласан. Энэ хугацаанд тасгийн эрхлэгчийн ажлыг 23 жил хийсэн байт юм аа. Анх манай эмийн бус эмчилгээний тасаг 1978 онд амбулаторийн харьяа физик эмчилгээний кабинетыг нэг өрөөнд 3 аппараттайгаар нэг сувилагчтайгаар нэг ажиллуулж байсан байна. За миний анх 1981 оны 6 сард хөдөөнөөс шилжиж Эрдэнэт хотод ирэхэд физик эмчилгээний кабинет нь амбулаторийн харьяа тосгонд 3 өрөөнд 3 нэр төрлийн аппараттайгаар сувилагч галан дэвийн цэцэгмаа зүү төөн заслын баг эмч Пүрүжавын алтан цэцэг илгийн сувилагчаар Балчингийн цэцэгмаа үйлчлэгчээр Цэрэнпилийн дарьсүрэн нар ажиллаж байсан. За 81 оны 11 сард Улаанбаатараас Санжаагийн Юмжир сувилагч шилжиж ирж 6 орон тоотойгоор физик эмчилгээний тусламжийг хотын хөдөлмөрчдөд үзүүлж байгаа 83 оны сүүлээр Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлгийн барилга шинээр ашиглалтанд орсноор амбулаторийн харьяа физик эмчилгээний кабинетыг 84 оны 1 сараас эхлээд эмийн бус эмчилгээний бие даасан тасаг болгон өргөжүүлэн нэг их эмч 13 дунд мэргэжилтэнтэйгээр аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 10 кабинеттэй зориулалтын байр бүхий улсын хэмжээнд томоохонд тооцогдох тасаг болгон өргөцсөн юм аа. За манай тасгийн үйлчилгээ хүрээ жил ирэх тутам тэлж ашигла эмчилгээний нэр төрөл олширсан. Тухайлбал 86 онд Булган аймгийн Сайхан сумын Хунтнуурын шавар хөөврийн шаврыг зөөврлөн авчирч шавар эмчилгээний кабинетыг шинээр нээн ажиллуулсан. 91 онд гэхэд шаасны нэрмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн туршлагаар хөгжим эмчилгээний кабинетыг шинээр байгуулан ажиллуулсан. Мөн 96 онд Гала камерын кабинетыг мөн онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Сарай ламбын туршлагаар хөдөлмөр эмчилгээний кабинетыг тус шинээр байгуулан ажиллуулснаар 14 кабинетэд 20 нэр төрлийн 58 аппараттайгаар гэрэл, цахилгаан, тос, илэг, зүү төөн засал, усан эмчилгээ. За усан эмчилгээ гэхэд дотроо дүүш шарко, циркулярны дүүш, восходящий дүүш, шилмүсний бань, 5 аршааны бань, давсан бань гэх зэргийг ажиллуулж байсан. Мөн УВЧ, утлаг, банк, хүчил төрөвчийн коктейл эмчилгээ, биеийн тамир, шавар эмчилгээ, хөгжим эмчилгээ, гала камер, йог, хөдөлмөр эмчилгээний кабинетуудыг шинээр нээн ажиллуулсан. Мөн хүүхдийн болны эцэд 4-5 дугаар микрт говьлын өрх гэрүүдийг эмнэлгүүдийг төшөглүүлэн физик эмчилгээний кабинетуудыг шинээр байгуулан ажиллуулж хотын хөдөлмөрчд эмийн бус эмчилгээг ойртуулж ажиллаж ялаа. Монгол эмнэлгийн кабинетыг анх байгуулан ажиллуулж өргөжүүлснээр бие даасан тасаг болон 10 ортой бие даасан тасаг болон өргөжүүлэн гаргасан юм аа. Манай тасаг нь жилийн эцсийн ажлаараа 87, 88, 93, 98, 2001 онуудад 1-р байр,
96 онд 2 дугаар байр, 88, 90 онуудад 1-2 дугаар байранд шалгарч байгууллагын өргөмжил баярын бичгээр шагнагдаж байсан. Зонхлон тохиолдох өвчний эмчилгээ онцлогооны стандартын дагуу өвчний үе шат, хувь хүний онцлог тохируулан эмчилгээ зааж, үйлдлийн стандартын дагуу кабинетуудад эмчилгээ үйлчилгээ хийж эцэст нь эмчилгээний үр дүнг тооцож ажилладаг байсан. Эмчилгээний үр дүнг тооцоход 92.2% эдгэрэл сайжралтай гардаг байлаа. Сар тусам тасагт эмчлүүлэгчдээ сэтгэл ханамжийн судалгаа авч санал хүсэлтийн дэвтрээ аялуулж, ямар ч гомдол хэрэглэгүй арга иргэдийнхээ талархлыг манай тасгийн хамт олон хүлээн авч ажиллаж байсан. Тасгийн ажилчдад мэргэжил мэдлэгийг дэвшлүүлэхийн тулд шинэ мэдээлэл авах зорилгоор сургалтын өрөөг байгуулж, тохижуулан мэргэжлийн болон хуулийн хичээл зааж, мэргэжлийн курс семинарт байнга суралцуулдаг байлаа. Тасагт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, аппаратуудын ашиглалтыг сайжруулахын тулд эмч сувилагч нарт хариуцуулан паспорттжуулан тоног төхөөрөмжийн ашиглалтын паспортыг хөтлүүлж хэвшүүлэн ажилласан. Тасгийн ажилчид техник аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч гарын үсэг зурулж, хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааг ханган ажиллуулж ирсэн. Кабинет тус бүрийн онцлог байдал тохируулан ажилчдын ажил үүргийн зааврыг шинээр боловсруулан, байгууллагын захиргаа дараагаар баталгаажуулан ажилчдад мөрдүүлэн ажиллаж байлаа. Тус тасагт хотын хөдөлмөрчдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хөдөлмөрийн чадвар төрөх хүчин алдалтыг богино хугацаанд нөхөн сэргээж эрүүлжүүлэх, өвчний сэтрэлтээс удсан сэргийлэхэд үндсэн зорилгоо чиглүүлэн ажиллаж ирсэн. Манай тасгийн ажилчид нь олон жил тогтвор сууршилтай ажиллаж, аппарат тоног төхөөрөмжтэй стандарт гормын дагуу харьцаж сурсан арвин баялаг туршлагатай хүний төлөө гэсэн сэтгэлтэй ажилсаг хамт олон байсан юм аа.